Тав улдуургийн эрүүл мэндийн төвийн совилгын албанаас олон улсын сувилагч нарын өдрийг өгтөн эрүүл шүд гэрэлт ирээдүй сайн үлсийн аянийг санаачлан манай хамт олон идэвхтэй оролцлоо. Ингээд сайн үлсийнхээ аяны хүрээнд бид 52 дугаар сургууль дээр шүд угаах цэгийг байгуулан өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бид яагаад 52 дугаар сургууль дээр шүд угаах цэг байгуулсан бэ гэвэл 24/3 буюу шүдээ зүүн угаа үндэсний аяны хүрээнд хан улдуургийн 5 улсын сургууль дээр бид нар 4069 хүүхдэд шүд угаахын авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тухайлбал 52 дугаар сургуулиас 10-аас 11 насны 717 сурагч оролцсон байдаг. Тэгэхээр энэ шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээнд бид нар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бэ гэвэл нэгдүгээр шүдээ тогтмол угааж байх тухай мэдлэгийг олгосон. Хоёрдугаар тогтмол угаахтаа яаж зөв угаах юм бэ гэдэг арга зүйг ур чадварыг эзэмшүүлсэн. Гуравдугаарт бид нар зөв хооллолтын тухай усаа хэрхэн уух ёстой юм бэ гэдэг энэ мэдлэгийг олгосон. Дөрөвдүгээрт бид нар энэ хүүхдүүдтэй сургагч багш нарыг бэлдэж өгсөн. Тэгэхээр энэ олгосон мэдлэг эзэмшүүлсэн ур чадвараа өөрийн дадлаг болгож амны хөндийнхээ эрүүл мэндийг сахихад гарцаа авахгүй шүд угаах цэг чухал юм байна гэж үзээд би энэ ажлыг зохион байгуулж байгаа. 25 онд бид нар үлдсэн 4 сургуультай шүд угаах цэгийг байгуулж өгнө. Ингээд хүүхдүүдийн энэ эрүүл мэндээс илүү чухам эрхэм зүйл гэж үгүй билээ. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.